Зэ сайн мэцхан залуучдаа. Сайн мэцхан оо. За ингээд аяа Монголын сувг таамтайгаа тавхандаа баярлалаа. Ингээд хамтдаа нэгэн бяцхан болонг явуулъя. Ямар болон блэ залуу ялаарэ. Хамтдаа инех байх челленж болцгоо. Гэтэ бодлоо. Нэг аимшиг юм үзэлтэй тах шүү байна. Аимшиг юм гэхээс илүү нөгөө юу байна аа. Болсон бодлоодаг нэг анимашн Google-ийн киноны хэлбэрээр ингээд хийцэн юм. Бас сонирхол татам. Ийм бас сууг байт юм байна. Vego түүхүүд гэх. Тэгээд энэ Vego түүхүүд гэдэг энэ YouTube channel-ийн одоо болсон явдлыг хамтдаа үзье, сонсъё, ямар хөө мэдрэмж филинг авах нь тийм ээ. Тэгээд үзцгээе. Instagram болцоо. За энийг гэсэн үзэх үү? Instagram болцоо гэдэг нь одоо бит хоёрын яг урд харагдлаа. Тэгээд одоо ч нөгөө цахим гэмт хэрэг бас ихссэн. Тэгээд онлайнаар бүх юм шийддэг болсон. Асар урттай болсон. Facebook, Instagram-аар бас хүмүүс танилцчихээн. Тэгээд бас болсон явдал давхар бас сургамжтай байж магадгүй. Тэгээд хамтдаа үзье. Наяхан. Хэдэн жилийн өмнө би Tinder дээр нэлээд идэвхтэй байлаа. Хаа явсан газар тэмдэглэж нийтэлдэг байсан. Түүний дараахан би Tinder ашиглахаа болж Instagram ашиглаж эхэлв. Би Instagram-ыг бодит амьдралаас тийсээр бас маш их хурамч хаяг байдгийг мэддэг байлаа. Тэгтэл нэг охин манай найзын бүх зурган дээр сэтгэлдлүүлдэж минийх дээрч бас үлдээ. Манай найзууд түүнд хариулж байгааг хараад би тэрнийг хурамч хаяг нээгээгүй жигэн хүн байна гэж бодлоо. Учир нь түүний утсан дээр нэлээд их дагагчтай байсан юм. Тиймээс би түүнлүү чат бичгээр шийдлээ. Над руу хариу бичихгүй байх таа гэж бодож байтал тэр над руу цагийн дараа хариу бичив. Бид хоёр баг 2 эсвэл 3-7 хоног харьцсанийц аль бие ёсоор үргэлж эхэллээ. Тэр их царайлаг бас бакалаврын дипломтой бас сайн ажил хийдэг гэж надад хэлв. Би түүний өдөр бүр зураг оруулахад нь надад тэрхий гоёдох юм байна даа гэж боддог байлаа. Тэгээ би найзуудтай түүний талаар хэлтэл Райнаас босд натаархаж байсан юм. Тэр намайг чи их тэнэг юм ганц удаа ярьж үзээгүй мессеж бичдэг юм байж юу их юм боддог юм бэ гэлээ. Тэр охин гэртээ намайг урьж хоол хийж өгье гэхэд Райн битгий яв гэлээ. Нөгөө найз намайг хүүхдтэй болчих уу гэж хэлээд инэхт нь би босоод яв. Райн намайг муу аялалагч гэсээр үлдлээ. Байршил заагч түүний нэг цагийн зайтай газар амьдэрдэг гэж зааж өгөв. Түүндээ ах ярьж эхлэхэд тэр өөрийгөө их гоё иргэн тойронтой газар амьдэрдэг гэж хэлж байлаа. Гэхдээ би түүний гэрлөө ойртох тусам хаа сайгүй хүмүүс олхиж тийм ч аятайхан газар биш байв. Эвгүй батчлаа явж та. Нэг аа. Би улаан гэрэлдээ зогсоод хоёр ч хүн над дээр ирж юу хэлдэг минь асуув. Гэхдээ би тэднийг маш хурдан өнгөрөөн байшин руу явлаа. Би гэрийн гадаа түүнлүү мессеж бичив. Тэр намайг шатаар гараад ирээ гэлээ. Шөнийн 9 цаг болж байсан ч хүмүүс хаа сайгүй зогсож байсан. Би шатаар өгсөн хаалгыг хүлээцтэйгээр тогшлоо. Хаалгаан гоохот хаалганы эсрэг талд нэг хаалцсан бас сахалтай толгой биегээл дүүрэн шивэстэй цагаан ханцуугүй цамц өмссөн залуу тусаж байгаа нь тэр. Би түүнээс Лиза гэртээ байгаа юу гэж асуухад тэр тиймээ ороод ир гэв. Ясны моцсон өнөр хамарч соргиж байлаа. Тэр намайг суучих гэж хэлээд өөдөн эсрэг талд над руу харан суув. Танихгүй хэлсэн. Лиза удахгүй гарч ирнэ гэсэн. Ямар нэгэн зүйл уух уу гэж асуухад нь би тгий гэв. Түүнийг босон явдал би Лиза руу гараад ирээч гуйж байна гэж бичгэд тэр маш хурдан заа гэж хариу бичлээ. Нөгөө хоёроо яг жүүс барин буцаж орж ирв. Нэгийг нь өөртөө, нөгөөхийг нь надад. Тэгэхээр тэр залуу ширээн дээр уцаа гарган тавьсан юм. Би буруу хоолоогоор уусан гэж жүжиглэн самсан дээр шаасгаад түүний салфитыг асуулаа. Тэр уцаа ширээн дээр миний бодсончлоо үлдээгээд явв. Лизар уцаа гарган мессеж бичгээд түүний утсан дээр миний нэр гарч ирсэн юм. Тэр буцаж гарч ирв. Тэнд бид хоёр 1 минут цуусын дараа түүний утас дахин дуурав. Учир нь миний явуулсан мессежийг хараагүй байна гэсэн дохой байлаа.
Тэр ч утас руу гарч би ч утас руу нарсан. Тэгээ бид хоёр бие биен лүгээ харав. Би сууж буй байршлаа өөрчлөхөд тэр надад хараад чи намайг дуудсан байна тийм үү гэж хэлээд намайг барих гэж оролдов. Би түүний нүүрлүүн зохиж тэр нүүрээрээ газар унлаа. Би тэндээс хамаг хурдаараа гүйж гараа ерөөсөө эргэж хараагүй. Бас дээрээс нь би цагдаа тэнд дуудсан юм. Тэднийг очиход нөгөө газар унсан байдалтайгаа л байж байсан гэсэн. Түүнээс хойш би дахин хизээч интернетээр хүнтэй танилцаагүй юу. Нам зохио явуулсан юм шиг. Жоох юм. Задаа хийсэн юм шиг. За. Үзлээ харлаа. Ер нь одоо их соромжтой юм байна. Сайн үзэх хэрэгтэй л юм байна те. Сайцсан. Амар л юм ба шүү дээ. За ингээд манай сүхтэй хамт байсан баярлалаа. Тэгээд цаашдаа хамтдаа байгаарай. Тэгээд нэг юм тестийн ганц хоёр юм хийж үзчихье. Тэгээд share and subscribe. Тэгээд цаашдаа бит хоёр бас юу ч хийж магадгүй мэдээж music reaction ч юм уу, кино reaction ч юм уу. Тэгээд танаа тооны танаа тооны өөрөвчтэй аялал, өөрөвчгүй аялал. За тэгээд нөгөө зөвлөгөө бол нэг аль болох өгөхгүй бодноо. Тэгээд яа тэгвэл мэдээж тий өөрсдөө бас зөв амьдрах гад хичээж явж байгаа. Яг доош хараад AO Mongolian суугт share and subscribe хийж болно. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье залуучтай баяр таа.